За сайн уу, найзуудаа. Танд зарим үед амьдрал хизээж төгсгөлгүй галзуу гулган шиг санагдаж байсан өдрүүд байв уу? Тэгээд нэг мөчид чи өндөрт дүүлэх мэт нисэж дараагийн удаад нь зүгээр л төвчих ёстой гэд хичээдэг гэх мэт. Бид бүгд л өөрсдийнхөө оюун ухаан, бие махбод болон сүнс буюу сэтгэл санааныхаа хоорондын тэнцвэрт байдлын хойноос хөөцөлдөж, тэгэхдээ хаасайгүй дэгэж, дэрүүж, унаж босож, бүрөөлж дууж, өсөрч харин. Эсвэл хашгирч байснаа санацгааж байна уу? Эсвэл яг одоо тийм явдлуудын аль нэг нь тохиолдож байна уу? Хэрв та амьдрал яагаад ийм байдгийг үнэхээр сонирхож байвал яг энэ видеоны доор комент хэсэг дээр бичиж бодлоо хуваалцсан уу? Таны комментэнд бид сонирхолтой бөгөөд яг таны хайсан сонирхсан зүйлийн хариултыг өгөх болно. За, заримдаа бид дөнгөж ундаг дугуй унаж сурч байхдаа галтай бамбар барин жонглerdож байгаа юм шиг ёох гэмээр санагддаг, тийм үү? Тэгвэл би чамд хэмнэлээ олох арга байна гэж хэлвэл чи олзуурах уу? Өдөр бүр сэрэхтэй, цэцэг ногоо дэлгэрсэн өрн зөөлөн хаврын өглөөтэй золгон сэрж гартаа хорвоо дэлхийг утсан зүүсэн сувд шиг гартаа барьж байгаа мэт сайхан мэдрэмж төрж байна гэж төсөөлөд үзээрэй. Чихэндээ мөрөөдлөө шивнэх мэт таны бодол санаа, бие махбод болон таны гүн ухамсарын хэсэг зэргийг хооронд нь холбогддог цэгүүдийг холбоход гайхамшигтай эд шид оршдог гэдгийг та мэдэх үү? За тэгвэл түүнд нууцлаг амтлагч нь бий. За найзууд минь, хүмүүн бидний тус бүрийн амьдралын аялал бол маш өөр замаар тун онцлог бөгөөд очих газар нь ялгаагүй адилхан гэдэг. Та бид бүгдээ оюун ухаан нь хурц, биеийн хүчрэхэд сүнс нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг тэр сайхан газрыг хайж байдаг гэдэг. Анх дугуй унаж сурч байснаа сандаа. Чи ганхаж магадгүй чи хэд хэдэн удаа газар унаж өвдгөө шалтлан унсан ч дахин шантрахгүй зүтгэсээр сурч эхлэхэд дараа нь тэнцвэрээ олоод нисмээр санагддаг, тийм үү? Тэгвэл үүнийг л би тэнд амьдралдаа тусган ярьж байна. Энэ нь бүх зүйлийн гүнд нэвтэрч зогсох аргагүй мэт санагддаг тэр л тэнцвэрийг олох тухай ойлголт юм. Та надтай санал нэг байж энэхүү сэтгэмжийн дүрслэлийг эргэн сансан байх, эсвэл бүр яг тийм гэж санал нийлж байгаа гэж найдаж байна, тийм үү? Хэрв тийм эсвэл үгүй бол аль нь ч байсан та доор комент хэсэг дээр бичээрэй. За, тэгэхээр бид үүнийг яаж хийх вэ? Энэ нь таны бодож байгаагаас хамаагүй хэлбэр юм. Жижиг алхмуудаас эхэл. Магадгүй энэ нь өглөөний алхалт эсвэл 5 минутын бясалгал юм. Магадгүй энэ нь эмх замраагүй байдлын дунд амьсгалах боломжийг өөртөө олгож болох байх. Чухамхүү эдгээр нь жижиг гэлтгүй танд баяр баясгалангийн томоохон дүр зургийн мэдрэмж сэтгэлд чинь илэрч ирч хүчтэй болгодог. Туршаад үзээрэй, эсвэл та аль хэдийн өөрийн гэсэн өөрмөц арга хэрэглэдэг бол баяр хүргэе. Тэгээд та түүнийг л хий. Үүнийг та яг ингэж бодоод үз. Та бол өөрийн амьдралынхаа уран зураач нь. Та бидний өдөр бүр нь хийн урлаагүй давуу материал юм гэж бод. Түүн дээр та хэд хэдэн өнгө цацаж дуртай будгийн юмсыг хольж өөртөө тохирохыг зураглал бүхий зүйлийг бүтээгээрэй. Та санаж байвал агуу сууд Пикассо хүртэл зүгээр л юу ч хамаагүй сараачиж зурдаг өдрүүдтэй байсан гэдэг. За одоо энэ хязгааргүй боломжийг хэрхэн ашиглах талаар бүгдээрээ ярилцъя. Чамд өөрт чинь учир нь олдохгүй ямар нэгэн асуудалд чи ганцаараа ороогүй. Бид бүгд л амьдрал хэмээх энэ галзуу гулган шиг эсвэл маш үзэсгэлэнтэй зүйлсийг алхамаар ойлгохыг хүсэж асуудлыг шийдвэрлэхийг хичээж л байгаа шүү дээ. Тиймээс та ганцаараа биш бөгөөд бид удахгүй таны комментиг унших гэж тесэн ядан хүлээж байгаа шүү. Та subscribe хийж, лайк дарж, шеэр хийгээрэй. За ингээд бидний хүрнэл видеог саатан сонирхож үзсэн танд их баярлалаа. Энэхүү таны амьдралын аян замын аялалд амжилт хүсэгч таны нөхөрсөг хөтөч.